За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн энэ оройн мэндийг хүргэе. Өнөөдөр одоо пүрэв гараг учраас нээлттэй инээдмийн микрофоныг үзэж болох юм аа. Намайг Бата гэдэг. За тэгээд нээлттэй микрофон учраас та бүхэн бас зааланд байгаа үзэгчдээс бас тайзан дээр гарч ярих чөлөөтэй байгаа. Тэгээд яг одоо манай тайзан дээр гарч ярих хүсэлтэй хүн байна уу? За байхгүй юм шиг байна. За яг үргэлжлүүлээд ярив. Сүүлийн үед одоо миний яг анзаараад байгаа нэг зүйл бол одоо тавигчтай байна энэ өрөөнд. Хүү тавигч. За байхгүй юм шиг байна. За яг үргэлжлүүлээд ярив. Тэгээд сүүлийн үед миний яг энэ төрөйд байгаа зүйл бол яг тамхины хайрцаг дээр байгаа зурагнууд яагаад юм сэжиг болоод байгаа юм те. Тэрийг анзаарсан үстэй. Жилийн өмнө хэд хөөрхөө жижигхэн уушиг байсан. Одоо бүр юм банга том шижгийн ялцарсан үйл болчиход байгаа. Одоо би нэг л зүйл ойлгохгүй байна. Тийм одоо ялцарсан үлдэн та нар харж ирсэн үү? Ангидаа. Одоо тэгэл харж байгаагүй. Ой. Чи шивэртэй майлыг сонссноо? Тийм гинэ. Чи шивэртэй майлыг сонссноо? Сонсож байгаа. За юу нөгөө ялцарсан хөлтэй яг одоо тэр шижгийн хөлийг хараад яг 50 татаа болсон хүн байд юм болоо. Тэр бас яг тэр зургнууд бас жоохон бодиттой баймаар байгаа. Миний нэг анзаарсан бас нэг юм ялцарсан юм нэг юм идээтэй нэг ам байдаг шүү дээ. Тэр одоо би тэрийг бас ойлгохгүй хин тэгтэй тавь. Сайн байна. Ясаа. Чивэр дэ. Хошин инээдмийн юм ярьдаг. Нээлттэй микрофон. Лах нэг юм яриад. Чой битээр үжид багтаа. Тийм. Тэгээд за ха. байж. За та тайзнаас болж байгаа. Юу н тайз? Манай комедигийн тайз. Тайз. Одоо энэ чинь тайз шүү дээ. За баярлалаа хаа ойлгочлаа. Чигөөж. Зүгээр удаа. За. Ой яхан доо. Дахиж битийн тэр заа юу. Саний хачиж юмсэн залуу бүр явахгүй те. Өмнөдөө Та бүхний харж байгаа энэ залууг Батбэлэг гэдэг. Иймэрхүү огтны нүг шиг газруудаар балаа юм ярьж л байдгийг. Тэрээр Монголд жинхэнэ stand-up comedy тоглолт хийх мөрөөдөлтэй. Гэхдээ үнэндээ би өөрөө ч сая юу ирээд байгааг нь ойлгосонгүй. Хүн инээлэх гэл байгаа юм байлгүй дээ. Яг уу харж л бай. Сайн байцгаана уу залуусаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батбэлэг гэдэг UB Comedy Club тавцаа морилно. Үчимэнд ямар халуухан байна те. Нэг сайхан амьсгаа авч. Яг юу нэртэж байна те. Яг манай хот сүүлийн үед бас нэг жоохон нэг баас нэртэд байгаа шүү дээ. Та нар анзаарч байна уу?
Тэгээ нэг төв цэвэрлэх байгууламжийн нэг юм өнөр те. Нэг хот даяараа нэг хэсэг унгас өнөртэй та нар анзаарсан уу? Тэр бүр үнэхээр хэцүү те. Бүр айл гэр тэрүүл үүсгэжсэн те. Чи унгас юм уу? Чи унгас юм шүү. Би унгас чи унгас юм шүү. Сүүлдээ хүүхдээ заа. Чи унгас юм шүү. Нэг хүүхдээ айд хэлгүй шааж. Хот даяараа унгас өнөрч байна. Гэтэ манай нийслэлийн захиргаанаас бас юу мэдээлэл гаргасан байлээ. Одоо мэдээлэл гэх юм уу зорилт гэх юм мөрөөдөл гэх юм уу те бас би ойлгоогүй. Энэ зун гэхэд төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг 50-60% бууруулна. Би бол үнэхээр энийг цаашаалтаа хүлээж авч байгаа те мэдээж бас буурмаар шүү дээ те. Гэтэ яг жирийн иргэд бид нэр одоо тэрийг яаж хэмжих вэ? Яг тэр гэрээсээ гараад нэг сайхан гүнзгий амьсгаа авах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ нэрэл 50-60% баг баас өнөртөж байна шүү. Ихтэй нэг 40% баас байна. Амлалтандаа хүрсэн байна. Гэхдээ муухай өнөр гэснээс одоо ер нь гэхдээ бас өнөрнөө таасаагүй л байна л да тий. Манай Монгол бид энэ сүүлийн үеэр одоо их юу нийтийн жорлонгоор их үйлчлүүлдэг болж байгаа. Тэгээ энэ гэрэлт гудамжинд явчихсан чинь гинт нөгөө нэг гид сүвдэхгүй. Тэгээ нэг яг нэг ингээд жирийн нэг базлалт үүдэж штэ тий. Тэр жирэх биш байсан байхгүй. Яг ингээд яг энэ бол яг чацаг байна гэдгийг би яг мэдсэн. Энэ бол яг яаралтай. Тэгээ би яг хамгийн түрүүнд сити тойлет харагдсан. Сити тойлет руу гүйдэг байхгүй. Тэгээ манай сити тойлет яг ингээд орохгонгууд нэг такс тасалдаг их сууж явах юм тий. Нэг масктай юм хар шилтэй. Мэдээ 100 төгрөг. Яг цацаг алдах гэдэг чинь дөрөвч явах ч амир яа их чи юу вэ? Нүүдийн баримтаа унагаснаа авсан чинь норж марцсан. За шаашаа нэг суглаа хойжчих ч байсан юм билүү тий. Тэгээ нэгэнт л одоо такс тасалж байгаа юм бол би бас жоохон үйлчлэгээ өсөд байгаа байхгүй тий. 9 удаа баавал 10 дахь нь өнгөө үч гэдэг юм тий. Нэг найзгаа дагуулж ирээ тойлоо нэг өний харан дээр багаараа. Урамшуулал гэдэг. Яг нийтийн нөлөөд бас гоё л да. Одоо яг гэтээ нэг тэр хан дээр байдаг бичгүүд нь яагаад тийм ууртай байд юм бол би тэрийг юусоо ойлгохгүй шүү дээ. Нэг загнуулаад байгаа юм шиг санагддаг те нэг зандарсан өнгө аястай. Усаа тат гэж бүр шаасан тэгээ. Бүр 3 анхааруулгын тэмдэг яг тэр цэвэрлэгч чигчтэй яг юу тохиолдсон юм бэ те. 3 анхааруулгын тэмдэг тавих шаардлага байгаа юм уу те. Нэгийг тавихад л хангалттай юм шүү те. Тэгснэ ингээ яг усаа тат гэж бичсэн хүн амар жоохон доромжлуулсан юм шиг санагдсан юм шүү дээ. Гэхдээ би усаа татчихжээ шүү дээ. Гэхдээ за тэгвэл болий. Болчих. Тийм маягтай болд юм л бас. Тэр нь ер нь Монгол хүнтэй бас ер нь тэгэж харьцааны тал дээр бол ер нь жоохон аргадаж ярих хэрэгтэй юм лээ те. Тийм хүчээр биш ивэр. Би нэг яг юун дээр анзаарсан гэс зарим бичгнүүд амар гоё тийм аргагдсан байж та нар анзаарчихсан уу? Бичиг нүртэл нэг тийм металлик фонтоор бичсэн. Нэг ингэж юмшмаар те. Тэг амар гоё зөөлөө ихэлдэг. Зөв хүний үйлдэл нүднээс далдаж зөөл байдаг шүү. Нэг тийм нэг зөв хүн хэлээд байгаа юм шиг те нэг. Зөв байдаг шүү. Би чамд итгэж байна. Гэтэ 3 цэг энэ төр те. Тэр 3 цэг нь яг хүнд яг юм бодох хугацаа олгож байгаа хэрэгтэй. Нэрэл би чинь ямар хүн бэлээ тэр. Тэгсэн чинь яг дараагийн мөр нь болохоор яг хүний хүмүүжил рүү яг хатгадаг мөр байгаа байхгүй. Соёлтой хүн та. Вау. Яаж битсэн? Өөрийгөө хүндэлсэнд баярлаа гэж яаж байгаа хэрэг те. Тэнгүүч шууд алюкас эрдэнэ бэл яваад хурлаарай. Тойлетын өтөөдөг өнөө гэлээрэй. Комент аль орол энэ баас өн зүгээрээ. Соёлтой хүний хувьд чи юу ч биш. Энэ өрийн шингэн байна. Зүгээр. Зүгээрээ соёлтой хүн. Тэр нойлынхан зүгээр суултуурын сайхан гэрийнхаа тошиг өнгөлж идэх те. Соёлтой хүний дүр байна да. Асуудалтай нэ. Гэтэ миний яг хамгийн ойлгодгүй тэр нөгөө бичиг бол ерөөсөө та хэрэгэлсэн нойлын цаасаа хогийн савн тайна гэдэг тэр бичиг би ерөөсөө ойлгодог байхгүй. Яг яагаад вэ те? Тэрийг яагаад урсгаж болдгоо юм бэ? Тэр цааснууд нь эсвэл тийм амар бүглэрүү нэг тоосох шиг юмар арчаад идэв юм манайхаа. Амар гэхдээ бас юугүй цааснууд байдаг л та те нэг бумага тэр нэг тийм обухоо тэгээ те нэг юм саарал баг хүн боож алж болохоор тийм тасрахгүй цаас нь урагдахгүй хошноо нь урагддаг нэг тийм цааснууд байдаг шүү дээ. Ойрхоноос харангуй жоохон жижигхэн хөргөс мөргөс шааж тээ. Энд чи бараг мөчрөө энэ чи бараг мод биш тээ. Саган юм зүлгүүр шиг шааж байгаа. Би ч дандаа нэг тийм англиун ариун өөд. Дандаа нэг тийм юмнуудаар арчдаг тээ. Мэдээж хүнд ганцхан хошноо заа яа хайрлах хэрэгтэй. Ганцхан хошноо. Тэгээ та нар арчичаад харддаг уу? Хардаг зү тэ.
Тэгээ дахиад 3 явчмаар юм шиг бараг. Тэ харахгүй бол яг хэд арчхаа мэдэхгүй шүү дээ хүн тийм үстэй. Энэ ямар арилдгүй юм. Эсвэл хардгүй мó зүгээр нэг ачаа. За зүгээр өөлхөө те. Зүгээр. Тэнгэр мэднэ. Зүгээр. Би итгэж байна. Нэг тийм сайхан тэнгэрт даатгагцсан хүмүүс ээ шүү дээ. Би сайн харж байн гараад. Байнгын чеклисттэй. Тэгээ нэг удаа би ингээ бааж дуусчаа. Яг ингээ арцсан чи юу ч байхгүй шүү дээ. Тийм мэдрэмж үнэхээр гоё гэдэг юм шүү дээ. Хүүши. Бас мэдмээр шүү дээ яг энэ ч одоо юу болоод байгаа юм. Тэгээ хов хоосон таасаа чи уурсах юм. Үнэхээр хайрын санагдсан юм байл. Бас энэ ч бас мод шүү дээ. Тийм үстэй залуусаа. За дараа ирэглээ. Тавьчих. Live from UB Comedy Show-ны ерөнхий ивент тэтгэгч Digital Dental Office таны төгс нэмсэглэлийг бид бүтээн. Шоуны ерөнхий ивент тэтгэгч Sirun Group Sirutsi. Гэтэ яг хоо ер нь манай улс ч бас ер нь зарим талаараа бас жоохон эвгүй улс л та тий. Ер нь бол нэг тийм дотоодын нийт бэлгийн дарамтаар бол тэргүүлээд штэ дэлхийд сүүл рүүгээ экспортлж эхэлж байгаа. Тэгээд манайхан нэг тийм санаандгүй байдлаар нэгнийгаа ингээд бэлгэрээ дарамтлчих юм тий. Гэсэн чинь ингэж явахгүй би их нэртэйгээ хамт нэг рок концерт үзгээд хамтдаа болцсон байхгүй. Гэсэн чинь нөгөө рок концерт чинь ингээд хүмүүс амар шахацалддаг. Нөгөө хоёулахтай амар гоё амар романтик байх юм байх гэж бодсон чинь хүмүүс тоглолт ихлээр бүгд шахацж байгаа байхгүй. Тэгээ яг ард урдаасаа ингээд авчигтаа тэгсэн чинь миний урдуур нэг охин бүр ингэсээр хагаад яг миний яг бооны урд ингээд бүксэн ингээд тулаад ирчихгүй амар эвгүй мэл штэ эхнэрээ хөтөлцөн. Өөр охины бүксэн дээр ингээд яг тэр мөч тэрхтэн өний толгоонд яг бүр ашиг сонирхлын зөрчилтэй явагддаг бил яг хаашаа харах уу? Хаашаа анхаарах уу гэдэг нүд мүд солиж эхэлж байгаа юм шнэ. Гэтэ амар эвгүй юм бэлээ. Тэгээд яг нөө бас хүн чинь санаа зовж штэ яаж бас их нэртэйгээ үйж ич ингэж өөр охины хөгцгөн дээр бас ингэж боовоо байршуулаад байгаа. Тэгээд жоохон хоошоогоо ингэж оцоосон байхгүй юу? Оцоосон чи артлын залуугийн боовонд тулаад идэг юм. Нэрэ төдөө Монголд сонголт алга байна. Нэр шүү. Тэгээд зөв хошногдуулах уу араар нь тавих уу гэсэн ийм сонголтын дунд амьдралтай. Урагшлах уу ухрах уу? Аим шигтэй тэгээд би бол урагшилсан. Амар эвгүй яа мэдгүй одоо тэг яах вэ? Бэлгийн дарамт. Гэтэ яг нийгмийнхаа бүр шат болгонд ингээ хүчинж чинь те манайхаа. Манай улсын хурлын гишүүд яагаад байгаа юм те? Боовныхаа зургийг явуулсан ч юм шиг. Гэхдээ тэр одоо яаж байгаа юм би ерөөсөй ойлгохгүй. Ер нь хизээ боовны зураг амжилт олж исэн юм. Тэгээ би ерөөсөй гайхаад байгаа. Яг тэгээ яаж яах тэр манай тэр гишүүнийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Нэг боовны зураг явуулсан гишүүн. Тэ. Тэгээ бооныхоо зургийг явуулснаа дээрэс нь өөрийнхөө гүзээний зургийг явуулсан байгаа байхгүй. Одоо тэр гүзээг нөгөө эмэгтэй тараа бүр яа ямар гоё гүзээ вэ гэд ингэстэй байсан байж тэ амар секс яа. Тэгээд нөгөө чи амар бэлгийн дарамттай тэр чинь бас болохгүй шүү дээ. Тэнгүүтээ нөгөө цагдаад мэдэгдэд яасан чи мань хүн маа тэр гишүүн бол бас их ухаантай хүн юм байлээ. Төрүүлээ цагдаад дээр очсон байгаа байхгүй. Гэхдээ би хохирогч нь байна. Тэгээ мэдээж бас өөрийнх нь боовны зураг ингээд интернетээр тархачаар чи хүн чинь бас хохирно шүү дээ тийм үстэй. Хохирч болцсон байгаа байхгүй. Тэгснэ тэгэж ийсэн. Наа боовч би харж байгаагүй юм байна. Гот тийм гүцээтэй чи яаж харах вэ? Толинд хардаг багтаа гэж. Тэгээ би тэр боовны зургийг харсан. Маш сайн шинжилсэн. Тэр яалчгүй казак боов байлаа. Би казак боовыг хараад таньдаг. Юу гэсэн ч юм бэ? Яг на казак боовноос нэг малгай гадаанаа байж дээ нэг юм. Хөвчийн багтан тасалсан. Тэр зурган дээрээс бол жоохон хуур ажилтай харагдчихал яг малгай нь бол жоохон тос төрөгчмөр те. Сайртай ч юм шиг. Монгол боов бол арай өөр штэ те юм арай юм арьсан юм бор гэртэй. Тоонороо цохоцсон. Яг цаг нь болгоод гарч ирдэг те. Нэг тийм дулаан ууцлагтай болооч тэр бас хаяа бас бандашаа мартаад гардаг тийм бас онцлог байгаа л та бас манай Монгол боовны онцлог. Тэгвэл би өөрөө бас яг одоо нуугаад явах те би бас эргэтнийхээ зургийг явуулчихсан л та бас нэг тийм багархалтай үйл явдал байгаагүй. Яг ингээд явуулсан чинь хаа гшаад.
Яг оо. Гэтэ iPhone-ы камер дээр боо ягаад ч гоё гардаг юм бэ гэж залуусаа. Samsung-аар авч байгаарай. Тэгээ арьс айлын гоё харагддаг юм байлээ. Эсвэл одоо юу гэдэг Snapchat-ийн нэг юм цэцгэн фильтр тавьдаг юм аа тий. Толгоон дээр юм цэцгэн малгайтай. Эсвэл нэг юм нохоо фильтр тий хил гарч ирнэ. Тэгэж явуулахгүй болов. Тэр нь бити явуулж байгаарай. Тэгэхээр аимшигтэй. Тэгэхдээ би яг энэ юу хэлэх гээд байна гэхээр яг энэ ягаад Монголд юм хүчингийн хэрэг болоод байна гэхээр би энийг ерөөсө 2014 оны 9 сарын 15-нд манай засгийн газраас порно сайтуудыг хоморглон устгасан байхгүй тий. Та нараа санаж байна уу? Манай ирчүүд тий. X videos, Pornhub тий. Oh my god тий. Яа. Би одоо Pornhub маа гэж хэлэхээс бас тэрлээ талигч гэж нэрлэж байгаа бас. Тэгэхээр хаксныхан дараа би 49 хоног саагаагүй. Тэгээ сүүлд сая 2 сарын өмнө UGC.com бас хаагдсан байлээ бас дахиад нэгийг алдчихлаа. Үнэхээр хэцүү болж байна тий. Тэгээ тэр хүмүүс ч одоо нөгөө нэг гараангалаа хийж чадахгүй байхаар ч ингээд хүн амьтаг хүчтэй боо мовныхаа зургийг явуулаад байна шүү дээ тий. Тиймээс манайх юм садар самуудаа нэг л буруу тэмцээд байгаа хөх тий. Тэгээ одоо намайг болохоор бас амар ярдیں۔ Чи одоо садар самаа сурталчилдаг гэдэг нэргээл тий. Би бол гараа ангалахыг сурталчилдаг байхгүй. Тэгээ гараа ангалах хийж явах хэрэгтэй. Гэтэ би нөгөө өөрөө жоохон асуудалтай л да гараа ангалхан дээр. Яг 13 настайдаа би яг үйлдэл дээр нэг удаа баригдчихсэн. Тэр жоохон эвгүй мөлий. Та нар боддоо би тэгэхэд бол аль хэдийн 6 жил яг гараа ангалахын карьер бол 6 жил үргэлжилсэн явж байсан. Тэгээ долоотоо гэсэн. Манай байрны нэг найз зааж өгч ирсэн бас яг зөвүүн баагээ тий. Үгүй мэдгүй одоо би өөрөө сураагүй шүү дээ. Надад зааж өгсөн байхгүй. Зааж өгөө чи гараараа ингэм гэдэг. Яг тэгэхэд яг миний ингээд яг анхны тавилт үнэхээр гоё юм л. Яг бүр ингээд яг амьдрал хар цагаан байж байгаа өнгө орж байгаа юм шиг. Ийм юм байд юм уу? Хэлэхгүй яасан гэдэг. Тэгээ тэр хоногоос тэр өдрөөс хойш би 7 хоног тасралтгүй саасан шүү дээ. Сүүлдээ бүр салга уултнаас ааж байгаа. Гэрээсээ бүр ийм баслаг гарсан. Манай зөвүүн баг. Чи цааж байна уу? Цаахгүй бэ чадахгүй шүү дээ. Бодлоо. Нэг харт авгид орсон шиг. Ийм салга болсон. Манай тэр найз зөвүүн баг явахгүй. Саагаад байгаа хүүхдүүд дох тусаад л шүү. 7 настай хүүхд итгэж штэ. Тэр үчи одоо дох туссан хүмүүс шууд өхнө гэж боддог байсан. Би бүр айс би одоо ингээ өөх юм бахтай. Тэгээ 2 хоног саахгүй тиссэн байдیں۔ Тэгээ 2 хоногийн дараа заашаа өхөө яа. Хангалттай. Яа тэгчээстэй. Тэгээ яг 13 таада би тэр үчи бүр амар мэрэгжилтэн болцтой 6 жил хийцэн бүр. Учраа олцсон тий. Тэгээ нөгөө бидний ингээд нэг асардаг ихч байсан байхгүй манай ээж авааг ажилдаа явцаагаар ирж хардаг ихч. Тэгээ гэрийн төлхөртэй би тэр өдөр гэртээ ганцаараа үйдсэн. Тэгсэн чинь мань хүн ороод ирсэн байсан юм билээ. Би мэдэхгүй. Өрөөндөө яг амар төвлөрсөн шайз байх. Яг ингэ төвлөрчтэй шүү дээ эрэхтэй ч яг ингээд хөлний хорон ингэж ирээ тий. Яг төвлөрсөн ингэсэн байсан. Яг нүдийн бол нэг юм харагдсан байхгүй. Ингээ харсан чи яг тэр цаанаас юм хагас нүүр намайг харж идэв. Тал нүүр зөө сүнстэй байж юм ааш. Үнэхээр амар юм л ч дээ яг тэгээ баригчгаар ихтэн яг ийм байртаас нэг тийм эвтэйхэн гарах үнэхээр хэцүү юм байна. Яаж гарах юм бэ ийм байртаас? Эй, юу анда? Хүү! Татара мартарэ. Хүүхэд наасан төргөж өгдөг. Тэр гэрвэ байдаг уу тэр. Би тэрнээс яаж гарах юм бэ? Бүр үнэхээр хэцүү байна шүү. Яа ингэж үлдчихэж. Намайг хэр утаарсан бол. Тэр Гэтэ би одоо гайхаад идэв яг яагаад намайг хараад хүлээжсэн юм бол. Зүгээр явчихал та тий. Юу хийж байгааг нь ойлгомжтой байгаас тий. Би л дүүгээ яг ингээд гараалга хийж байгаа нахаа шууд явна штэ. Яана тэргээ шууд ичнэ үстэй. Чи манай ихч тийм биш байгаа хөх тий. Тэг яаж яг тэр их чи юм юу Христийн сүмд явдаг гэлмаа ихч байсан байхгүй. Тэг намайг дандаа анхааруулдаг. Чи гар хангалга хийвэл чам ертөнцийн харж байгаа гэдэг. Хаа ногом бицгаа.
Би яг тэгээ харж байгаа хүнийг би яах хэрэгтэй байсан бэ те? Наашир. Хааш битээ. Тэрний дараа чи цагаан сараар ирдэг байхгүй манад аав өстө золох гээд. Тэгээ би үнэхээр яг ингэ нүд рүү нь харж чадахгүй байсан бүр ингэ. Яалчгүй яг ингэ тэгээ баригдсан хүн чинь ингэ яг золохтой хүртэл амар байна. Амар асуудалтай байгаа ч те. Яаж золох юм бэ те? Ууса тэрнээс хойш юугаас ярих юм утахгүй юм чинь. Ууса тэр яг энэ дээр бид хоёрын харилцаа дууссан байхгүй. Тэ. Өөр юу ярих вэ те? Сайн өгч. Ажин сайн уу? Тийм дүүн яг сагаад. Хатгаас. Тэгсэн би яг хоёр дахь удаага баригдсан яг саяхан ч гэсэн. 19 дэх шиг. Тэгэхэд бол би аав ээжинтэй амьдарч ирсэн л та. Тэгээ хоёр дүүдээ баригдсан. Үнэхээр асуудалтай. Нөгөө нэг хоёр охин дүүдээ заяа. Тэгээ нөгөө бид нар ингээд ийм юу нэг өрөөнд цуг унтдаг. Тэгээ нөгөө юм хоёр давхар ортой манай хоёр дүү. Тэгээ би бас хоёр давхар ортой. Тэгээ хоёр орны хооронд ийм хин заяа байдаг гэсэн юм. Тэгээ нөгөө анх тэр ор айгу батбүх байсан. Ингээд ерөөсөө яаж байгаа нөхгүй. Сүүл рүүгээ ингээд бүр яаж яганаа жоохон хөдөлгөөдгээ цохигдоод байдаг. Тэгсэн чинь ингэдэг байхгүй яг нэг орой би ингээд найзуудтайгаа жоохон шоудаад сохтоо орчихсон байхгүй гэртээ. Тэгээ өрөөндөө орчихсон чинь хинч байхгүй. Оо за тэгээ шууд орлогоо орол. Тэгэл нэг л нойр урж өгөхгүй. Нэг тийм нэг л хөрөөгөөд тийм. Саач тийм. Нэг саахан нэг тийм тавьчихаар ихтэй хүн нэг саахан нойр өрөөд эхэлдэг шүү дээ. Ээжийн бүү шиг. Бүүээ. Яра шижиг юм байна. Нөө. Тэр нэ сохтуу байсан болооч түр амар балмад цаасан юм шиг аа юу. Иргэн дөрн анзаарахгүй. Нөгөө орм орч зөхөгдөө. Яг хэд дунд орцсон явж чи гинт нэг тийм нэлийн тийм залхсан шинжтэй нэг тийм тий удаан твцсэн шинжтэй. Яа гэдэг. Биш сохтоо гайхаш. Биш ганцаар байсан даа. Яа тэр жоо бүр ёо. Шок гацж байгаа юм чинь. Тэгсэн чи манай доотлын давхар хоёр дүү хоёулаа бэйсэн юм билээ. Доотлын давхар дуунчээс ёо ага газар хөдлөлтөөс л гэж нэ тий. Оо fuck би бүр бандсандаа бүр ингээд тэр чигтээ тасраа унтцсан заяа. Тэгээ өглөөс ирээ орноосоо буусан чинь зөвхөн манай хоёр дүү биш та. Нэг найз нас хамт ирж хонжсэн байгаа байхгүй. Тэд нар унтахаасаа өмнө зүгээр ингээд юм яриад өвччихсэн. Тэгсэн чинь ахаа шууд аалгаа шиг жоо шуу оронд шуу саагаад гисэн. Fuck. Одоо би тэгээ дүүгийнхаа найз руу сарж чадчих. Йоо сайн аханд ёо. Ёо. Тийм авилгалч шиг амьдрах хэцүү гэдэг тийм гинт хэрэгтэй шиг. Тэг яг би 3 дахь удаага сайхан баригдсан л та яг. Уусаа Монголын сурам штэ залуусаа. 3 дахь удаага бол яг их нэртэй баригдсан. Тэр бол хамгийн готомшигтэй зүйл юм бэл яг. Яг тэг яагаад чи саагаад байгаа юм. Бүр наав бүр ингээд Гэхдээ өөрөө намайг тийм байдалд оруулсан байхгүй. Би ч бас ингээд нэг залуухан халуухантай бас харилцаагаа бас гоё ойлгохыг хичээдэг. Тэг ингээд нөгөө яах юм аах ингээд орой асуудаг байхгүй. Тэгвэл манай хүн чи хүүхд унтаагүй. Тэргээл бүр амар их цан гаргалтай. Яа аж байж л та. Тэгсэн өөрөө хамт унтаадаг гэдэг амар тэнэг. Тэг би зөв ганцаараа ингээд тэнэг юм шиг. Чи унтсан юм уу? Чи унтсан уу? Тэг яалчгүй нэг порно сайт руу гол орж байгаа юм чи тэ. Яг нэг тийм яг нөгөө эрэгтэй хүн чи бас яг нэг тийм төвлөрдөг яг нөгөө яг ингээд тавих гад өгөхөөрөө ингээд нэг ингэдэг нэг юм тийм амтналэг болдог нэг үед шүү. Яг тэгэнгүүтээ матраасаа амар чанга тоогоороо цогцсон юм байна л та. Тэгсэн чи дахиад бүр ёо гэдэг яг тэгдэг яг манай дүү шигтэй. Ёо гэдэг бүр тэгснэ над руу бүр ууралж амар сонио. Ёо чи бүр саагалах юм аа. Би бүр сонсоод байлаа. Чи тэ сонсоод байсан бол гараад ирдэг юу гоос гэдэг юм. Бэлдээд үйч. Чи хэнийг бодсаагаад байгаа. Хэнийг 19 настай латина. Кивэш тэ. Тэг яаж яах нөгөө нэг өөрөө намайг тийм байдал руу оруулчаад эрэгтэй хүн өөрөө нөхцөл байдлыг гартаа оруулаад ингээд яг өөрийгөө аргалж яах чаа. Тэг яг ингээд тавих гээд ингээд яг гой хаппи босгож яхад ингээд над руу уурлангууд нь миний гинт уур хүрсэн бохгүй. Гинт нэг уур чи өөрөө намайг юм байд. Чи өөрөө унтчаа үстэй. Чи өөрөө өдргээд би тэг амар тэнэг харагдсан байгаа би. Ихнэрлөө боо барьж уурс. Чи өөрөө тэрийг одоо манай ихнэр хизээш мартахгүй. Яг бүр өхийнхаа өмнө яг толгоондоо дахин тоглоох байхтай яг удаа шуурсан биш. Чи өөрөө
Жоогон жижигэн жинтэй. Fuck. Гэтэ яагаад гар хангалаа тийм буруу зүйл юм бэ? Би яагаад өөрөөсөө ойлгохгүй насаараа намайг буруутгасан. Тэгээ энэ гарны та нар уус гар хангалаа бол байгалиасаа хийх ёстой зүйл байхгүй те. Гарны уртыг хар л та. Яг энэ догоос те. Өөр эргэн тойр юу ч байхгүй. Энэ гарны тойргийг хар те. Заяаны зам дээр манай ирчүүд л яг гар хангалах сайн хийж байгаарай. Гэтэ би яг би эхнэрийнхээ оронд байсан бол тэр яг нэг эмхтэн хүний гар хангалах хийж байхыг би бас баримаар байгаа хөх те. Чисаа ийдсэн те. Харсан шүү. Хэм байл мэдгүй. Одоо чи миний ихтер яг ингээ хажууд ингээ яг ингэж яхад бол би хийжээш. Яа тэргээ тэхгүй баг те. Яа чи бүр үрэл ах юм аа. Наа чи бүр гад гарлаа шүү дээ. Юу. Чи хэнийг бодож үрээд байгаа юм? Чи өөрөө намайг юм байт орол. Баярлалаа зовлоо батаа. Сэтгэл дүрэн цум цагтаа найртай тэгэл хотоо хайртай энэ хотоо дуртай эргээд уулзах сэтгэл дүрэн цум цагтаа найртай тэгэл хотоо